Амен. Хоёр нааш өгшөөс. Хэр хоёр загас шиг хаана очив. За удснуудаа өсвөрийнх удснуудаа харахгүй тий. Ивэл өрнө. Одоо багууд ирэх цаг болж байна тийм ээ. Бидний ажил үйлчлэл нэмэгдэн. Тэр нь Еш өгж байгаа нэлээд олон хүмүүс байгаа тийм ээ. Өнөөдөр зарим нэрээгүй байгаа. Шалгалтаа өгж байгаа. Амьдралын хамгийн ихний босгоод авч ийн гэсэн үг шүү дээ тийм үү. Тэг юм болгон санснаар болдоггүй тий. Би энийг ёстой нэрээ нам өгөндөө гингүүд тэрэн дээр унцдаг. Иннээс гэл хамгийн их айжсэн чи тэрэн дээр хамгийн өндөр он авчдаг их сонир. Эдгээр чи амьдрал заагаад эхэлж байгаа байхгүй юу? Санснаар болдгоо хорвоо тэгээд өнгөрсөн 7 хоног бид нар 16 дугаар бүлгийг үзсэн тийм ээ. Өнөөдөр бид нар нэгэн алдартай бүлгийг үзнэ. Юугаар алдартай вүлээ? 1-р Самуэль 17 дугаар бүлэг юугаар алдартай байдаг вүлээ? Авраг биетэй Голиаттай Давид тулалддаг. Энүүгээр нь бид нар 17 дугаар бүлгийг сайн мэддэг. Гэхдээ өнөөдөр бид нар арай өөр өнцгөөс хамт 17 дугаар бүлгийг харъя. 17 дугаар бүлэг гэхлээр Давид Голиатын тулаан гэдгээр нь бид нар хүүхдийн цуглаан, өсвөрийн цуглаан, төв цуглаан дээр байнга л ярьдаг. Давид Голиат хоёрын тулаан дээр маш их анхаарал өгдөг. Гэхдээ та боддоо яагаад Давидыг бурхан тэгтлээ хайрлаж тэгтлээ Давидтай дотн болох болов гэдэг шалтгааныг 17 дугаар бүлэг хэлдэг болохоос биш. Голиат Давид хоёрын зодооны тухай огтхон ч ярьдаггүй. Жоох ярьдаг. 5-4-т нь юу ярьдаг вэ гэвэл энэ бүлгийн 5-4-т нь яагаад бурхан Давидыг ингэтэл нь хайрлах болов? Сонирн байгуулж та нар бурхан бүр ингэтэл нь хайрлна гэж боддоо алдаа хийсэн ч хайрлна, онсон ч хайрлна, байнга хамт байна. Давидаар цензуур тавина. Хүүхдүүд нь ирээдүйн олон хаадууд дээр Давид гэдэг хэмжүүр тавиад ямар хэмжүүр вэ гэвэл эцэг Давидынхаа замаар замнасан тул бурхан өрөөнө. Израилийг өрөөнө, ард түмнийг өрөөнө, тэр хааныг өрөөнө. Харин эцэг Давидынхаа замаар замнаагүй тул бурхан ард түмний шийтгэлээ тахал буулгалаа гэж. Давид гэдэг ийм хэмжээс бий болчихж байгаа. Сонирм бооз. Тэгээд дараа нь бурхан олон иш үзүүлэгч нар итгэмжтэй бурханы хүмүүс байсан ч бурхан сангалцсан цорын ганцхан Давид байхгүй. Та нар Библийг бүхэлд нь харуул бурхан ганцхан Давидыг л нас барсны дараа сангалцдаг. Миний зарц Давид амьд байсан ч болоосоо. Юу гэсэн үг өөрөө авчаад тэр чинь амьд байлгаж явахгүй яасан гэмээр. Тэгж их бурхан Давидыг хайрлах болсон шалтгаан юу байсан бэ гэдгийг 17 дугаар бүлэг хэлж байна. Гэхдээ энэ нь тийм гоё шалтгаан байдаггүй. Давид гэртээ ямар байр суурь эзэлдэг байсан, ямар гологдлын хантай байсан, яаж ад үзэгддэг байсан, ямар хүнд амьдрал туулж ясныг өгүүлж идэг. Тэр дундаас нь эзэн Давидыг олж харж хайрлсан байдаг. Энийг бичиж байгаа бичигч маань Самуэль номыг бичихдээ Нямка чи үнэхээр бурхныг хайрладаг, үнэхээр бурхны зүрхэнд тааламжтай, үнэхээр эзэн бурханд тийм ээ бүр ингэж хайрын булаасан түүгээр сангалзуулдаг тийм хүн болмоор байвал 17 дугаар бүлгийн Голиат Давид хоёрын зодооны тухай биш, байлдааны тухай биш, мэдээж чухал боловч тэрний өмнө Давидыг хэрхэн танилцуулсныг чи сайн бод. Эндээс чи яаж амьдрвал бурхан чамайг хайрлахыг, бурханд чи тааламжтай байхыг сурч мэдэх болно гэж зааж өгж байгаа ийм чухал бүлэг. Тийм учраас 17 дугаар бүлгийн 5-1 дээр л Давид Голиатын тулаан, 5-4 дээр нь яагаад бурхан Давидыг ингэж их хайрлах болсон тухай зааж өгж байгаа. Яагаад зааж байгааг нь намайг тийм хүн болоосоо Давидаас суралцаасаа гэж зааж өгч байгаа. Тэгээ та нар бурханд таалагддаг, бурхантай дотно, бурхан харахаараа инээмсэглэдэг, хайр нь хүрдэг тийм бурхны хүн болохыг хүсэж байна. Тэгвэл 17 дугаар бүлгээс бид нар анхааралтай суралцах хэрэгтэй гэсэн. Ойлгож байна. Бүгдээрээ хамтдаа 17 дугаар бүлгийн 1-р зүйлээс эхлээд уншия. Би та бүхэнд уншиж өгье.
Филистчүүд байлдахаар сэргээ цуглуулв. Тэд Юдад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Эфес Дамимд хуаргана. Саул болон Израилийн ирчүүд цуглаж Элагийн хүндэд хуарганж Филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. За, дайн болгох гэж байна. Тийм ээ. Израилийн газар нутаг дээр Йошуагийн үеэс эхлээд дуулуургүй байдлаас болоод үлдээсэн 5 том Филистийн хот байгаа. Газ, Ашкелон, Аштод, Экрон, Гат. Харин одоо тэд нар Гатаасаа гараад Соко буюу Юдагийн газар нутаг руу довтлон орж ирж байна. Өөрөөр хэлбэл энэ дайн ямар дайн бэ гэвэл зүгээр л уйдсандаа хаадууд хоорондоо хийж байгаа дайн биш. Энэ дайн шийдвэрлэх дайн. Хэрвээ энэ дайнд Израиль ялагдах юм бол цаашлаад Газ, Гат, Еврей, Ефрат, Йорданыг гатлаад Израиль тэр чигээрээ газрын хөрснөөс арчигдах шийдвэрлэх дайн. Бид нар дайны хор горыг нөгөө амсаж үзээгүй учраас сайн ойлгодоггүй. Дайн ямар аимшигтай вэ гэдгийг. Москвад болж байгаа дроны довтлогоо, тийм ээ, Зеленский, Путин, Трампын хийж байгаа дайнуудыг та нар харуул тэр фейс дээр амар гашуудалтайгаар уйлж байгаа биз. Ямар ч арга байхгүй. Та нар боддоо бөмбөг хизээ энд буун би өхнө. Эндээс гараад ч нэмэргүй бөмбөг хаан буун би өхнө. Тэгтэл хажууд нь ч дэлбрээл, урд нь ч дэлбрээл гана. Байшингууд нураал хүмүүс үхэл, орилол дарагдаал байна. Тэгээ та яаж чадахгүй тэр өрөөндөө. Гараад ч нэмэргүй, ороод ч нэмэргүй та яг тэнд гацаастай. Бөмбөг намайг битгий оноосоо гэж гуйхаас өөр ямар ч боломжгүй тэр орилон гашуудаж уйлж байгаа. Охтууд хүүгүүдээ тэврээд сүгдөөд уйлж байгаа ээж нарыг хүүхдээ доороо ингээд тэврээд орон дээр ингээд дээр нь хөвтөж байгаа эцгийг бөмбөг дэлбэрүүл тэр аав дээр нь хөвтлээ гэдээ яах. Ямар ч нэмэр байхгүй. Гэхдээ чадхаа хийж байгаа тэр эцгийг. Энэ бол дайны гор. Дайн юу гэж дайныг би танарт хамгийн ойлгомжтойгоор энгийн тайлбарлаж өгөө. Би бинийг маш сайн мэддэг, үүх түүхээр нь мэддэг хөгшин өвөөнөр улс төрч хөгшин өвгчүүл хоорондоо муудалцаж, хоорондоо би бинийг хорлж ялахын тулд би биентэйгээ мэдлж үзээгүй, би бинийг танихгүй цэвэр амин сэтгэлтэй залуучууд би бинийг буудан хороохыг дайн гэж хэлж байна. Зеленский, Путин хоёр би бинийг таних уу? Маш сайн таних. Маш сайн мэднэ. Гэхдээ тэр талбар дээр би бинийг буудан хороож дорооноор сүнэж байгаа залуучууд би бинийг таних уу? Танихгүй. Энэ бол улс төрчдийн тоглоом. Аль ч өнцгөөсөө дайныг зөвтгөх ямар ч боломж байхгүй. Одоо энэ дайн Израильд эхэлж байна. Филистчүүд хэдийн довтолж орж ирсэн бөгөөд тэд нар хилээд аваад Соко хүртэл Юдагийн газар нутаг руу орж ирсэн. Энэ юу вэ гэвэл нэг мөсөн Израилийн газрын хөрснөөс арчигээд 5 том хотоос орж ирэхдээ Сокотой хамгийн ойрхон хот бол Гатаас нэгэн авраг биетэн гарч ирсэн нь Голиат гэж. Голиат ямар вэ гэвэл би та бүхэнд уурж шивээ. 3-аас тэртех ууланд Филистчүүд байж, энтэх ууланд Израиль байж, тэдний дунд мөнөх хүндий байв. Энэ нөгөө Инабын хүндий билүү. Энэ хүндий дээр Гад Сокогийн харалдаа бие биенийхээ өдөөс тулалдахаар бэлдэж байгаа үед. Энэ үед тэгэхэд Филистчүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин ир гарч ирэв. Түүний Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь 6 тохоо нэг сүм байжээ. Тэрээр толгойдоо хүрэл дуулаг биедээ 5,000 хүрэл шикелийн жинтэй хайрс туйг өмссөн байв. Тэр хөлдөө хүрэл өндгөвчтэй бөгөөд мөн хооронд нь хүрэл бамбай байв. Түүний жадны ишин нэхэмлчний гогдогч мод мэт. Жадны үзүүр нь 600 төмөр шикелийн жинтэй. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явж байв. Голиат зогсож Израилийн сэргүүдийн жагсаал руу хашгиран дуудаж, та нар юунд тулалдахаар жагсан гарч ирвэ? Би Филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над руу явуулах түн. Хэрв тэр хүн надтай тулалдаж дөнгөөд намайг албал бид та нарын боол болъё. Хэрв би түүнийг ялж албал та нар харин бидний боолуулж бидэнд үйлчлэх түн. За, нэг зүйлийг сайн анзаарах хэрэгтэй. Библиэлд Голиатаас өөр ганц ч хүнийг гаднах төрхөөр нь ингэж дэлгэрэнгүй тайлбарласан түүх байхгүй. Энийний өмнө ч ингэж тайлбарласан удаагүй хүнийг гаднахт байдлаа. Эннээс хойш 66 ном илчлэлт ном дуустал нэг ч хүнийг Библи ингэж дэлгэрэнгүй танилцуулаагүй. Цорын ганц хүнийг танилцуулсан нь хэн гинүү? Голиат. Голиатыг танилцуулахдаа ингэж байгаа. Өнөөдрийн тооцоогоор бүгдээрээ бодъё. 6 тохоо. Нас бий төрсэн эрэгтэй хүний тохоо 45-аас 50 санж байна.
За 50 санжаар нь бодъё. Энэ үеийн хүмүүс чинь над шиг юм жижиг хүн байхгүй шүү дээ, тийм үү? 50 санжаар нь бодоход хундаж болоод. 50 санжаар нь бодоход 50-ыг 6-аар өржүүлэхээр хэдэн санж вэ? 300 санж буюу 3 м өндөр, дээр нэг сүүм гэд бас байгаад байна. Нэг сүүм. 15 санж. 3 м гаруй өндөртэй авраг биетэй голет. Та нар 3 м манай заал 650-тай. Яг төвдөө 7 м өндөртэй. Тэгвэл 650 гэд энэний талаар гэд боддоо. Ийм том хүн гараад ирж байна. Тэгээ тэр том хүн цаашаа нэг голетыг юу гэж юм гэхээр Гатаас ирсэн гэж байна. Гатыг устгахын даваан дээр хэн залхуурчлаа? Израильчууд өөрсдөө. 98% эзэлсэн энэ муу 2% юу юм бэ? Хизээ надаа гай болно гэж энэ Гат, Ашкелон, энэ Экрон эднэр байж эднэр төмөр үлдүүлж чаддаг юм чинь бид нар төмрөө туслах гэд үлдээцний гай. Одоо нөгөө Гатаас нь энэ том сүрэл дагуулсан даа гэж. Энэ биднэрт юу хэлж байна? Итгэгч хүмүүсийн амьдралд 2%, 98% нь болж байна. 2% юу юм бэ? Яаж л надад гай болов гэжтэй эцсийн энэ хинт хамаатай ингэж орхисон тэр өчүүхэн алдаа чинь ирээдүйн амьдралыг чинь сүрүүлж болох сүнслэг өвчин гэж. Энийг Бурхан өөртөө болон өөрийн хүмүүстэй тавьдаг өндөр шаардлага. Та ингээнээр бод. Ирчүүд ихнэрдээ ингэж хэлээд үзээрэй. Хана би чамд 98% хайртай. Бүхэлдээ 98 шүү. Харин хажуудлын айлын авгаад 2% хайртай. Ингэвэл яах вэ? Шууд сандал аваа шийдэх гэж байна тий. Тэгнэ үстэй. Юу 2%, юу хажуудлын айлын авгаа гэж уурлахгүй юу? Түн нөхөр чинь эхнэр чинь тэгвэл яах вэ? Хана би чамд бүхэл бүтээ 98% хайртай шүү дээ. Харин хажуудлын айлын нөхөрт 2% хайртай. Зүгээр үстэй гэвэл нөхрүүд яах вэ? Зүгээр гинэ. Яста нэг харах юмсан. Энийг Бурхан хүсэж байгаа. Энэ бол урагшгүй, увайгүй үйлдэл биш гэж үү? Эхнэр юу хүсэхгүй? Эхнэр нөхрийн хооронд 100% хайр байх хэрэгтэй болохоос 2% гэж үл тоож болох уу? Яг энийг хэлээд байгаа. Бурхан яг энийг өөрийнхөө хүмүүсээс хэлээд байгаа. Тийм учраас Бурхан юу гэж бид нарыг зөвлөсөн гэхээр болцоот залуу та нар бол миний сүт бүсгүй гэж хэлж байгаа. Тэгвэл болцоот залуу сүт бүсгүй хоёрын дунд 2% байхгүй гэж болох уу? Болохгүй шүү. Ирээдүйд олон залуучууд хурмаа хийх байх. Сүмийн шинэ байранда нэг ч хурм хийж амжив. Нэг л оршуулгын ажил явуулсан тийм Христч оршуул. Хурмын ажил хиймээр л шүү дээ тийм. Гоёор цэнцэрэрэ. Тэгтээ та нар болоогүй шүү. Ирээдүйд. Гоё тийм үү? Бүх ахлагч пасторууд ч хүндлээл. Тэгэд ингээд орж ирээл Библиэлд гараа тавиал амлсан. За амлаарай гэлдэг гэсэн чи би эзний нэрээр чамайг 98% бол хайрлаж чаднаа гэвэл яах вэ? Гэвлүүр авч идэ гараа гүүн үсттэй. Энийг Бурхан өөрийн хүмүүсээс хүсдэг байхгүй. Тийм учраас энэ эмзэг байхгүй. Христ итгэлт хүн жижиг 2% гэж үл тоож болдоггүй аюултай гэм нүгэл үүсэн бий болж болох. Ирээдүйн филистичүүд гарч ирж болох. Гатаас энэ авраг биетэн гарч ирж болох аюул бидний амьдралд байдаг. Тийм учраас пастор нь жижиг юмн дээр ч хашгирчаад уурлаад байдаг шалтгаан тэр байхгүй. Сүмийн хогийн шүүр хайччваа. Яагаад энэ тосхуурыг хуглаа хайцсан бэ гэж хашгирчаад байгаа шалтгаан нь тэрийг авч чадахгүй дээ биш. Шинээр аваад тавьчих чадахгүй дээ биш. Энэ ирээдүйд сүм эзний чуулган гай болж мэдэх учраас имэж байгаа. Ойлгож байна. Манай гэрт та нар цоож эвдэлдэг, цонх хагалдаг, гадаа байсан нөгөө гой нарны толтой гэрэл мэрлийн маань хуг бөмбөгөр цохоод явцсан байд. Би ирж хоншгондог уу? Орилж хашгирдаг уу? Энэ жумалцж байгаа хүмүүс бүгд ноотоо тий. Би тоодгүй яа гэвэл тэр зүгээр миний гэрт үдий учраас. Харин сүмд нэг шүрүүп балга болоход юу болдог вэ танаа бастраа? Бид хоёр бараг л энэ тайзан дээр сум моддог. Яагаад сүмэс? Яагаад гэвэл бид нар эмзэг хандах ёстой байхгүй. Эмзэг хандах ёстой. Би гэртээ бол авжур мавжур солихдоо шууд гуталтайгаа сандал дээр гараад солилцдог. Харин сүм дээр яга гутлаа тайлдаг гэж миний сандал биш. Эзний өргөөний сандал учраас. Ойлгож байна. Энэ 2% биднэрт маш чухал гэдгийг Бурхан зааж өгч байгаа. Ингээд Голиатыг өшөө юу гэсэн гэхээр 3 м 15 санжиг бодчих л да тийм үү? 6 тохой, нэг сөөм хэрэг, сөөмч нэг 15 санж л байгаа шүү дээ. За 3 м гаруй өндөртөө энэ
6 тохоо 1 сүв. Тэгээд тэр хараа толгоодоо хүрэл дуулахтай. Яагаад гэвэл филистичүүд ч төмөр хүрэл боловсруулаад сурцсан үндэс та. Хүрэл дуулахтай 5,000 хүртэл шикелийн жинтэй хайрс туйг өмссөн гинэ. 5,000 шикел гэдгийг теологчид ингээд тооцоолоо гаргацсан байдаг юм байна. Энэ нь ойролцоогоор 55-аас 57 кг гинэ. 55-аас 57 кг та үүрээ явах уу? Ийм хуйг дуулахтай 3 метрийн өндөртэй. Ийм амар хүнд. Тэгээд тэрэн дээр ингэж хэлж байгаа жадны үзүүр нь 600 шикел. Энэ нь ойролцоогоор 15 кг гинэ. Нэг хүнийг биендээ наацсан явж байгаа энэ хүн чинь. Тийм багаз. Та нэг хүн үүрээд байлдан гүүнгээд боддоо асар их хүч байгаа. Тэгээд та урт модны үзүүрт 15 кг зүггээд ингээд барихаар зүгээр өөрөхөөс илүү хэцүү үстэй. Оюутлчны гогдогч зүв шиг тийм жад байжсан авраг ирмэл. Эрүүл дайчин гэдэг чинь нөгөө 300 дээр гардаг шиг 7-8 наснаас нь амтан алуулж эхэлдэг, 12 наснаас нь тулаанд оруулж эхэлдэг, насанд хүрсэн даруйдаа хүн алж эхэлдэг, дайн тулааны ирмэл дайчин. Эхнэр авч болдоггүй, гэртээ амьдарч болдоггүй, хааны өргөөний босгон дээр насан турш хамгаалж амьдрах ёстой ирмэл дайчин Голиат. 3 метр өндөрт. Бүхэл бүтэн нэг хүнийг биендээ наацсан мэт буюу дуулахтай. Энэ авраг биетэй хүн Израилийн өмнө гарч ирсэн. Юунаас болоод нөгөө үл тоосон 2% чинь ийм том гайхам шиг болж амьдралд гарч ирж байгаа. Би нэр энийг анхааралтай бодох хэрэгтэй. Би нэг сэтгэл зүйчин бичсэнийг уншаад энэ маш зөв гэж бодсон. Миний хүү чи ээжтэй, миний охин миний хүү чи ээжтэй онцгой шүү гэж хэлж байгаа энэ үг тухайн үед гоё мэт боловч ирээдүйд тэр хүүхдийг нарциссист үзэлтэй зөвхөн хувиа бодсон хүн болгоход нь дөхүүлж өгдөг бас нэг арга зайлуудын нэг гэж тэр сэтгэл зүйч задлж бичсэн байна. Тэгээ би бодсон байхгүй. Нэрээ тийш. Миний хүүхдүүд өөрийнхөө үеийн найзуудаас, өөрийнхөө ангийнхнаас ганцхан би хамгийн лаг, хамгийн онцгой нэгэд боддог болчихвол яах вэ? Асуудал үүс. Бурхан бидний бүгдийг ижил хайрлсан. Асуудал үүс. Тэгэхээр бидний нөгөө 2% гэдэг чинь байнга сэрэмжтэй, тагтаа мэт цэвэр ариун, могоо мэт ухаантай, сүрэг чонон дунд ганцхан хон байгаа мэт тийм мэрэгэн байхыг Бурхан хүсэж байгаа шалтгаан энэ 2%-д манай сүмд таны амьдралд, таны гэр бүлд, таны хувийн орон зайд бүү байх болтугай хэмээн эзний нэрээр юрөөж байна. Амен. За, энэ маш их хүч агуулсан ирмэл дайчин гарч ирж байгаа. Энэ Гат, Аштод, Газ гэдэг үлдээсэн энэ 2% ирээдүйд ямар гай болж байгаа юм гэхээр за Гатаас хэн гараад ирж байна? Энэ мүү Гат яах вэ байж гэсэн чинь Голиат гараад ирж байна. Бүгдийн дуусгахад бэлэн аимшиг дайныг удирдсан ирмэл дайчин гараад ирж байна. Тэгвэл та боддоо Газ яасан юм? Газыг үлдээсэн шүү дээ. Нэг юу лээ газар дундын тэнгисийн ирэг дээр нэг жижигхэн хот филистичүүд хідүүлэх нэ байгаа. Юу ч биш зүгээр хай март. Биднэрт үйлчлэн гэд хайцсан. Тэгтэл Газаас яадаг вүлээ? Шүүгч Самсоны аминд хүрдэг. Нөгөө урт гизэгтэй хүчтэй шүүгч аминд. Хин хүрдэг вүлээ? Нэг жижигхэн бие үнэлэгч эмэгтэй ирээд сүнслэг нууцыг мэдэж аваад филистичүүдэд хэлээд үсийн тайраад нүдийг ухаад байшин дарагдаж өгдөг. Аюултай. Нөгөө үл тоосон 2% чинь. Аштодчууд яадаг вүлээ? Бид нар үзсэн шүү дээ өмнөх бүлгүүд дээр. Аштодчууд дайн гарч ирээд 2 удаа Израилийг 5,000-аар нь хядаад хамгийн ичгүүртэй нь Бурхны оршихуй болох гэрээний авдрын дээрэндээ давтсан. Тэд нар юу ч хийж чадав. Нөгөө үл тоосон 2% чинь ирээдүйн үр хүүхэд, ирээдүйн амьдрал ийм том гай сүнслэг нөлөө үзүүлж байгааг Библи биднэрт дахин сануулж өгч. Энэ утгаараа Голиатыг ийм уртаар, ийм дэлгэрэнгүй эхний бөгөөд эцсийн удаа хэн нэгэн хүний гаднах төрхөөр нь Библи ганцхан удаа тайлбарласан нь Голиатыг танилцуулж тайлбарлаж байна. Сонин богод уулан Давид гой хүмүүсийг тайлбарламаар очиж Израилийн дайсныг Библи ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байгаа. Харин Давидыг юу гэж тайлбарлаж байгааг та хардаа. Би 8-11-ийг танаас уншиж өгье. Голиат зогсож Израилийн сэргүүдийн жагсаал руу хашгиран дуудаж та нар юунд тулалтахаар жагсан гарч ирвэ? Би Филист хүн. Та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над руу явуулах түн. Хэрв тэр хүн надтай тулалдаж дөнгөөд намайг албал бид та нарын боол болъё. Хэрв түүнийг ялж албал та нар харин бидний боол болж бидэнд үйлчлэх түн.
Филист хүн цааш нь өнөөдөр би Израилийн жагсаалыг ичэн шившгэлж байна. Нэг хүнийг явуулах тун халз тулалдыг гэвэ. Саул болон бүх Израиль энэ Филист хүний үгийг сонсоод зориг нь мохож тэд ихэд айв. Яагаад айж байгаа вэ? Санаж байна уу? Уул нь Саулыг юу гэж танилцуулсан бэ? Израиль дахь бүх эрчүүдээс тохоо өндөр гэж танилцуулсан шүү дээ. Санаж байна уу та нар? Тэгэхээр Израилийн хамгийн өндөр залуу хэн бэ? Саул. Хамгийн царайлаг нь хэн бэ? Саул. Тэгвэл Израилийн хамгийн өндөр нь Саул юм бол хамгийн том дайсантай хэн зодтолдох ёстой юм? Саул. Бид нар 10 жил тэгдэг үстэй. За чи өндөр юм байна. Баяраа чи өндөр юм чи 2 өндөр та хоёр зодтолч чи намх юм чи хоёулаа зодтолтё гэдээ ингээд зодтолдог хуваагдж гал үздэг байсан биз дээ. Гэтэл Саул одоо яаж вэ? Саул айж байна. Саулыг дагаад Израильчууд айж байна. Яагаад? Тэд нар асуудлыг томоор харж байна. Бурхан том гэж харах биш, надад тулгарч байгаа асуудлыг Бурханаас илүү том болгож харж байгаа учраас тэд нар айж байгаа. Тийм үү? Тэд нар яагаад гэж Саул хүмүүс зориулж үйлчилсэн, хүмүүс таалагдах гэж үйлчилсэн, хүмүүсээ магтагдах гэж үйлчилсэн, хүмүүс түүнд point байсан, Бурханы хүсэлд нийцүүлэх биш, хүмүүсийн хүсэлд нийцүүлэх гэж олон алдаад автаж хийсэн. Тэр томыг, олныг, мундгийг харж үйлчилдэг байсан учраас одоо дайснаа бас томыг харж байгаа. Энэ бол том байна. Надаас том байна. Ингэж айж эмээж байгаа. Харин үнэндээ өмнөх тулаанууд дээр хэн хамгийн том нь байсныг тэр мартсан. Тэнгэрээс аян буулгасан, чулуун мөндөр унгааж газар хөдлөгсөн, тэнгэрийг зогцуулсан, нүргэлүүлж филистчүүдийг айлгаж самууруулсан тэр агуу бурхан байгааг Саул олж хараагүй. Яагаад? Тэр хүнд зориулж үйлчилдэг байсан учраас. Ингээд юу болж? Асуудлынхаа томыг олоод харчиж байгаа. Бурханы томыг мартчихж байгаа. Тийм учраас айдас, түгшүүр, эргэлзээ бий болж байгаа. Бид нар бас амьдралдаа яадаг вэ? Ямар нэгэн асуудал тулгархад тэр асуудлынхаа томыг, поинтыг олж хараад байдаг. Одоо би яанаа л гэж бодоод байдаг. Гэтэл Бурхан юу гэдэг вэ? Энэ дэлхийн ямар ч асуудлаас илүү том Бурхан чамд байгааг сан. Залбир. Би танаас маш тодорхой нэг үг хэлж байна. Хамгийн бардам хүн залбирдаггүй. Энэ бол чин үнэн биш. Би энийг 30 жил ясмахаа цайдлаа ойлгож байна. Бид нар сайн сайхан байх үед, бардам байх үед би чадчихна гэж бодож ирсэн үеэс бид нар залбирхаа болж байна. Та нарт хичнээн бардамчууд байгааг би хэлж мэдэхгүй. Гэхдээ би сануулъя. Хамгийн бардам нэгэн залбирдаггүй. Яагаад гэвэл тэр бурхангүйгээр болно гэж боддог учраас түүний амнаас залбирал гардаггүй. Тэр залхуурдаг, залбирхаас цааргалдаг, залбирыг гэхлээр болж өгдөггүй. Нэг л залхуу хүрээд, нэг л мартмаар санагдаад утсаа бариад авдаг, падаш үрээд авдаг. Залхуу биш, бардам нэгэн залбирдаггүй. Энийг бид нар анхааралтай анзаарах хэрэгтэй. 12-оос бид нар нэг хэсэг ажилгүй нөхдүүдийг олж харах болно. Би таагүй уншиж өгье. Юуда дахь Бэтлехемийн Есси гэдэг нэртэй Ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Одоо Давидыг танилцуулж хэлж байгаа биз? Давид билээ. Есси 8 хөвгүүнтэй байжээ. Хэдэн хөвгүүнтэй гинүү? 8 хөвгүүнтэй. Октод бас байж таарна дараалсан 8 хүү төрөгч хэцүү шүү дээ. Гэхдээ Библи чинь эмэгтэй хүмүүсийн нэрийг бичдэггүй учраас хөвгүүд тоолж байгаа. 8 хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин настай болсон байв. Ессийн 3 том хөвгүүн Саулыг даган дайнд явжээ. Дайнд явсан 3 хөвгүүний ууг нь Элиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма. Давид отхон хөвгүүн байлаа. Энэ отхон гэж хэлээд байгаа нь юу хэлээд байгаа вэ? Хагатан. Хагатан гэдгийг бид нар ямар утгатай гэлээ? Байсан ч яалаа, байгаагүй ч яалаа, гэрийн нэг жижигхэн, жоохон эвгүй гэрийн буг гэмээр хинч үл тоодог нэгэн гэж Есси Давидыг танилцуулсан. Еврей хэл дээр Хагатан буюу өчүүхэн нэгэн. Байхгүй нь мэддэгдэхгүй нэгэн. Хаанаар 8 хөвгүүний чинь дундаас нэгийг хаанаар томлие шүү гэж Бурхны хүн Саул ирэхэд 7-ыг нь байлгаад Давидыг хонон дээр нь үлдээсэн. Яагаад? Тэр хизээч хаан болох юм биш гэж үздэг байсан учраас. Тиймээс харин Бурхан Хагатныг сонгосон. Харин түүний отхон хөвгүүн Давид байл. 3 том хүн Саулыг дагаж явжээ. Харин Давид Бэтлехемд байгаа эцгийнхээ хоныг хариулахын тулд Саул руу 90 очин байв. Өнөө Филист хүн 40 өдрийн турш өглөө үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулж байлаа. Тэгтэл Есси хөвгүүн Давидда ах нарт чинь бэлдсэн 1 эфа хуурсан будаа энэ 10 талхыг авч хуаран руу ах нар дээрээ гүн оч. Мөн энэ 10 ширхэг бясалгыг мянгатын дарагд нь хүргэж өгөөд ах нарынхаа мэндийг мэдээд иргэвэ. За
Отгон нь Давид байсан. 8 хүүгнээс 3 том нь Илиаб, Абинадаб, Шама 3 нь Саулын дайнд явсан. Энэ гурыг өмнө нь 16 дээр нэг дурсан шүү дээ. Илиабыг өнгөртөл Саул, Самуэль энэ хаан байна гэсэн чинь энэ биш ээ. Та нар гаднахыг харж байна. Би зүрхийг хардаг. Абинадабыг өнгөртөл энэ байна. Бурхан энэ биш ээ. Шамаг өнгөртөл энэ байна. Энэ биш ээ гэснээ үлдсэн нь бусад хүүгүүд нь ч бүгд биш байлаа гэж. Энэ гурвын нэр л дурддагдаад байдаг. Одоо энэ гурвын нэр яаж вэ? 3 том нь Саулыг дагаад хүчээр цэрэгт явна. Цэргийн албанд явах ёстой учраас. Ингээд одоо энэ 3 том хаан байна гэвэл нөгөө Голиатыг хараа зогсож байгаа. Өвдгөн чичрээд айгаад яахаа мэдэхгүй явчихлаар Израиль үндэс дуустах гад явахгүй гэхлээр Голиатын өдөөс тулж очих хүнгүй яахаа мэдэхгүй зогсож байгаа. Харин Есси Давидыг дуудаад хоньны бэлчээр дээрээс нь дуудаад дайны талбар руу очиод ах нартаа хоол хүнс хөргөж өгөөд бас мянгатын захирагчд нь хахуул маягаар идэх юм өгөөд энэ чи юу гэсэн үг юм? Миний 3 хүүг анзаарж байгаа л гэсэн үг үстэй. Тийм үстэй тал засч гин гэсэн үг. Тэгээд ах нараасаа мэдээ аваад иргэж байгаа. Хаашаа явуулж байгаа вүлээ? Дайны талбар руу. Ямар дайны талбар вүлээ? Мөхлийн дайны талбар руу. Шийдвэрлэх тулаан руу баг үг явуулж байгаа. Бодогч энэ ямар аав бэ? Асуудал байна. Баггүй. Хэрвээ тэр үед филистчүүд орж ирээд өмнөх Экрончуудын дайн шиг хятжах үед нь Давид очиод таарчвал яах вэ? Хамт цавчигдаад өгнө. Дайны талбар шүү дээ энэ чинь. Та нар боддоо Украинд дорооны цохилт болж байна. Пастор сайн мэдээгээр Украины яг дорооны цохилтын дунд, дэлбэрэлтэн дунд орж сайн мэдээ тараачаад ирээ гэвэл та нар баярлал явуулах байх л та. Аашгүй нөгөө хүч гайвал. Яв пастроосаа яваарай. Тэхгүй үстэй. Харин энэ Есси баг үг явуулчихж байгаа. Тэгтээ та бод. Жон гэр ахын хэрүүл хийдэг штэ. Та нар гэр ахын хэрүүл хийж гэнэ үү? Би айгаа угаацсан чи хоогоо шүрдгээл. Би өглөө тэгээ өстө одоо чи энийгээ хийгээд Библийг энгийн амьдралдаа та гэр ахын хэрүүлээр хардаа. 8 хүүгүү 3 том нь Илиаб, Абинадаб, Шама хамгийн бага нь Давид. Энэ нэг 4 ажилгүй юм юу хийдэг? Тэгж бодогдохгүй нү? Энэ 4ч Давидын 4 ах нь хэрвээ тэр аюултай дайны талбар руу тэгтлээ Есси хүн явуулж мэдээ сурмаар байгаа юм бол энэ 4 ахаас нь явуулдаг юм уу? Багыгаа явуулдаг юм. Тийм гэж юу? Бирж дээгүр олон хүний дунд наадан маадмын үеэр нэг яалтчгүй ээж мэж ирээд биржийн тэр бужигсан хүмүүс дунд оноход би хамгийн түрүүнд хин хоёрын гарнаас тас атгаж алхдаг гэж хоёр багын мөнх яд хоёрыг тас атгад. Яагаад? Жоох юм чинь төрчүүл яах. Хүслээ энэ хоёрыг яана гэж төрлөөг дутстай юм чинь. Учраа болоод гэрээ олчихно гэд хайчдаг баг. Харин Есси яаж вэ? Энэ ажилгүй 4-ийн нэр нь ч байхгүй. Юу хийдгэж мэддэхгүй. Гэхдээ л асуудалтай 4 орон зай байгаад байгаа юм шүү дээ. Давидыг явуулж байгаа. Ха гатан гэж отхон хүү гэж еврейдэр дахин Давидыг нэрлээд байгаа нь энийг хэлж байгаа. Өмнө нь хаан болох тослогоон дээр үл тоосон. Одоо тэр аюултай дайны талбар руу мөн л Давидыг явуулж байгаа. Бүр цаашаа надаа хардаа. Давид яаж хандсан бэ гэвэл Самуэль ингэж хэлж байгаа. Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль ирчүүд Элагийн хүндийд филистчүүдтэй тулалдаж байгаа гэж хэлв. Яаж байгаа гинү? Тулалдаж байгаа. Тэгээд тулалдаж байгаа 3 ах руу явуулахдаа Давидыг явуулж байгаа. Мэдээл ирж ивэл энэ тэндээ өгсөн ч яалаа, байсан ч яалаа. Миний 3 том л эрүүл саруул байвал гэсэн үг биш гэж юу? Тулалдаж байгаа гэж Есси мэдчихэж штэ. Хинтээ филистчүүдтэй Элагийн хүндээ тулалж байгааг нь мэдсээр байж, тулаан болж байгааг мэдсээр байж Давидыг явуулж байгаа. Нөгөө 4 байц. Тангийн гогдож байна. Баг насны чинь гогдож байна. Намайг бол хичээл бэлдэж байгаад, номлол бэлдэж байгаад гогдсон би нуух. Тэ арайч намайг дайны талбар руу явуулаагүй. Гэхдээ л жоохон гологдлын мэдрэгдсэн. Харин үүнд Давид яаж хандсныг хардаа. Давид өглөөс тусаад. Тийм үү? Давид өглөөс тусаад хонин сүргээ хөлсний хончин даатгаад орхиод хүнсийг нь авч Ессийн тушааснаар гэж байгаа. Аав нь хэлж хахад тушааснаар
Түүнийг хуаранд ирэхэд цэргүүд уухайлан хашгирч жагсаалаар гарцгааж байв. Яг дайн болж явахт нь очсон байгааз. За яасан гэнэ үү? Есүс Давидыг дайны талбар руу үхлийн хүн дээр рүү яваад иргэсэн. Харин Давид яасан гэнэ үү? Тэр дөрөв ахнараас явуулал да би хоноо хариулаад завгүй штэ. Тэр дөрөв чи хийх ажилгүй байгаа штэ гэж гоншгонсон уу? Гомдолсон уу? Тайлбар тавьсан уу? Өглөөр тусан. Энэ юу хэлж байна вэ? Давидыг бичгч маань танилцуулаад байна. Хэн байсныг, яагаад бурхан хайрлах болсныг танилцуулаад байна. Тийм бааз үгээр биш, үйлсээр. Голиатыг бол үгээр, харин Давидыг үйлсээр. Аав нь ингэж хилэнгүүт дайны талбарт өгчөж магадгүй тэр талбар руу өглөө ирс тусч дуулууртаа. Тэгээд хондоо яасан гэнэ? Хөлсний хончин даатгаад. Дахиад ахын хэрүүл хийцгээе. Гэртээ байгаа юм шиг ярьцгаая. Юу хөлсний хончин бэ? Нөгөө дөрөв яасан юм? Тэд нар дайны талбар руу явдгүй маа гэхэд тэр дөрвийн нэг ганц өдөр Давидыг байхгүй тоныг хараад өгч болдгүй юм. Хүүхэнд нь мөнгө төгрөг төлөх ямар шаардлага байгаа? Нэмхэ хатлагчаа. Тийм байгаа үстэй. Найжилгүй дөрөв байж л байгаа шүү дээ. Тэгэхэд энэ дөрвийг Давид гойсон. Есүс энэ дөрвөөр хон харуулсан. Хөлсний хончинд хөлсийн нөгөө хонио үлдээж. Нөгөө дөрөв яасан бол TikTok хийгээл Facebook ухаал найзуудгаа караокед бол паркаар зугаалж исэн биз. Асуудал байна. Энийг орон үндэсгүй дөрөв юмыг бодохоор уур үрээд яваад. Би үл жоохон энэ 34 юм гэж бод нэрийнч бичээд ирэхгүй нөгөө орон тоо байгаа нэг хэв. Энэ дөрөв байхгүй. Дахиад хөлсний хончин хөсөлж байна. Ингээд Давид өглөө иш босоод дайны талбар руу яваад очиж байгаа. 8 хүүтэй Есүс шүү дээ. 3 дайнд байгаа. Тэр 3-ыг амьд сэрүүн байгаасаа гэж мэдхийн тулд золионд хэнийг явуулж байна? Давидыг явуулж байна. Нөгөө дөрөв нь яаж вэ? Аавынхаа хажууд сайхан байж байгаа. Яг л Яаков, Исав Яаков хоёрыг ялгаж хайрладаг байсан шиг, ээж нараас нь болж ялгадаг байсан шиг Есүс ийм ялгуур гаргаж байна уу? Исавд бүх өрөөлөө өгнө. Исав ан хийдэг, мундаг, ирмэл дайчин. Яаков дээр Ребекатай аяг угаагаа шал угаагаад гэрээ цэвэрлээд хоолойгоо байж болоо. Ингээд Яаков тэсэхгүй ах Исав аавтайгаа хуураад зүхтаагаагүй гэж үү? Тэр үед бурхан Хагатан болох Яаков дээр өөрөө ирээд шүнжэнгөө барилдаагүй гэж үү? Битээлэгдэг газар Яаковыг өрөөгөөгүй гэж үү? Бурхан Хагатныг сонгож байна. Хэрвээ энэс өмнө намайг Хагатан гэсэн бол би уурлах байсан. Ёстой уучлаарай үгүй шүү гэж. Харин энэ нивэлийг мэдснээс хойш одоо намайг хүмүүс Хагатан гэж хэлээсэй гэж би хүсдэг. Байсан ч яалаа, байхгүй ч байсан яалаа. Энэ Ямка гэж ямар юм байдгийг ингээсэй гэж хүсдэг. Яагаад тийм үед бурхан намайг тооно гэдгийг би мэддэг. Тийм үед би даруй байж бурханд тоогдож харагдах сүнслэг боломж надад бий. Тийм учраас л Илч Паул хэлсэн баг. Би хамгийн дорой үедээ хамгийн баяртай байдаг. Учир намайг дорой үед миний бурхан хүчрэх байдаг. Өнөөдөр Давид хэмээх залуу Хагатан Давидыг ингэж сонгосон. Цааш нь явъя. Жигсаалаар гарцгааж байв. Израиль болон Филистичүүдийн цэргүүд өөдөөсөө жигсаалаар эрсцгээв. Тэгэхэд Давид авчирсан юм харуулын гарт үлдээгээд байлдааны шугам руу гүйж ах нэрийнхаа мэндийг асуухаар очив. Хэр итгэмжтэй вэ? Харуулд үлдээгээд байлдааны шугам руу гүйж очих хэрэг байгаа мó? Тэндээ хүлээж байгаа дайны дараа нөгөө гурвын чинь хоёр нь ч юм уу, нэг нь ч юм уу сохор доглон болоод ч юм нэг амьд эргээд ирвэл аав таны гайгүй юу гэж асууж илгээ сууж байсан дээр биш шүү. Гүүгээд очиж байгаа дайны талбар руу. Аавынхаа өгөнд хэр дуулууртай байна. Хэр дуулууртай байна. Хичнээн аав нь үл тоодог байсан ч Давидын сэтгэл ямар байна? Цэвэр дуулууртай хүүхэд байгаа. Тийм аа. Ингээд байлдааны шугам руу гүйж очиж байгаа. Ах нарын араас Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед тэргүүлэгч дайчин эр Голиат гэдэг нэртэй Гатын Филистичүүдийн жигсаалаас гарч ирж урдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. Яаж сонсож байгаа вэ? Дайны талбар дээр гүйж очиж юм чи. Харуулт юмаа үлдээж байгаад ах нарын араас тэрхүү шугамн дээр гүйж очиж юм чи. Израилийн бүх ирчүүд тэр хүнийг хараад түүнээс ихэд айн зүхтав гинэ. Яана. Голиатын бараг хараад эхнээсээ зүхтаж эхэлж байна. Энэ дүр төрхийг Давид хараад Голиатын үгийг сонсоод юу гэж хэлсэн вэ? Израилийн бүх ирчүүд тэр хүнийг хараад түүнээс ихэд айн зүхтав. Израилийн ирчүүд тэр гарч ирж байгаа хүнийг харав. Тэр үнэхээр Израилийг ичэн шившгэлж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаа шагнан түүнд өөрийн охиныг өгч түүний эцгийн гэрийг Израиль албан татвараас чөлөөлөх болно гэв.
хэмээг. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст энэ Филист хүнийг алж Израилаас ичгүй шившгэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд бурхны цэргийг шившгэлэн ичээгч энэ хоцлуулаагүй Филист хүн хэн бэ гэж хэлв. Хүмүүс түүнд өмнөхийн адилаар түүнийг алсан хүнийг ингэн тэгнэ гэцгээв. За одоо анхааралтай сонсороо. Давид тэрүүн шугамд очсон. Тиймээс Голиатын хэлснийг харсан. Тэгээ одоо анх удаага Библиэлд Давидын хэлсэн үг энэ үг. Энийн өмнө 16 дээр Давид гарах нь гарсан л да. Гэхдээ үг хэлсэн үү? Юу ч хэлв. Хаанаар тослогдохдоо Давид би ямар лаг вэ гэлээ гэж хэлсэн үү? Юу ч хэлээгүй. Библиэлд анх удаага Давидын хэлж буй үг нь Филист хүнийг хараад энэ хоцлуулаагүй Филист хүн хэн бэ? Бурхны хүнийг шившгэлэн доромжлогч энэ хэн бэ гэж хэлж байгаа. Ямар үг хэлж байна? Хоцлуулаагүй, хөвч хөндүүлээгүй гэсэн. Энэ үг, ганцхан энэ үг Давидыг Библийн мэдлэгтэй, Библи судалдаг, итгэлийн түүхтэй, Библийг уншдаг, Библиэд итгэдэг, Бурхны үгэнд хайртай хүн байсныг нь илчилж өгч байгаа юм. Яагаад хоцлуулаагүй гэдэг энэ үг Филист хүнд яг зохино. Ямар юм яадаг юм зохино? Чамд яг зохино гэдэг дуу байдаг шүү. Яг зохино. Филист хүн зориулсан. Хоцлуулаагүй. Энэ үгийг Давид яаж мэдэх болов? Яаж Филистийг хоцлуулаагүй гэж итгэлийн энэ чухал нэрийдлийг энэ теологийн гүнзгий утгатай нэрийдлээр Давид нэрийдэх болов. Давидаас өөр энэ олон мянган ирчүүд донд нэг ч хүн хоцлуулаагүй гэдэг нүдээр хараагүй том амар асуудал гэж л харсан. Харин ганцхан Давид хоцлуулаагүй гэдэг нүдээр харж байгаа. Юу вэ гэвэл энтэй биш надтай бидэнтэй бурхан байгаа гэдгийг нүдээр харж байгаа. Шал өөр ертөнцийг үзэх үзэл. Хоцлох тухай Библиэр энэ хоцлох тухай маш олон хэлдэг. Амьд бурхантай гэрээ хийсэн гэж ярьдаг. Эхлэл номны 16-г та дэлгэрүүлээд унших юм бол бид нар өмнө нь үзсэн л дээ. Авраам итгэл сайтаадаа итгэлийн үг эцэг болчихоо. Энэ Давидын хэлсэн үгийг би тайлбарлах гэж шүү. Авраамын тухай ярих гаагүй. Итгэл сайтаадаа биш, харин итгэлийг хэрхэн итгэмжтэй сагснараа тэр итгэлийн үг эцэг болсон байхгүй юу? Ойлгож байна. Над шиг орилж хашгирж Библи тайлбарлаж гоё ярьсандаа биш. Итгэлийн амьдралаар амьдрсан да. Голиат шиг үгээр ийм сүржин танилцуулгандаа биш. Давид шиг дуулууртай даруй амьдрсан да. Авраам итгэлийн үг эцэг болсон ба. Үг үйлс хоёр шал. Та нар миний ярьдгаар хүмүүсийн намайг танилцуулдаггаар ийм юмны үүсгэн байгуулагч, тийм юм Йошуад дэс, тийм дагалдагчдын сургуулийн захиалаар үйлчилсэн тэдэн жил тэгсэн ийм сүмийн үүсгэн байгуулагч одоо ингээд сүмийн байшин ингээд тэргүүн пастраар ингэж үйлчилж байгаа. Энэ үгээр намайг дүгнэх нэг үг. Харин хүмүүс Саул шиг энийг хараад байдаг. Харин нөгөө танилцуулга нь ийм танилцуулга. Нямка пастор найзуудтайгаа караокед оржээ. Найзууд нь 100 татчгаа олон жил уулзсангүй гэсэн чинь уучлаарай найз нь пастраа. Би Есүст итгэдэг. Би кола ууя, та нар гой дуугаа дуулаа гэж кола уучаад тамигч татахгүй, архинаас нь чамсахгүй, найзуудаа өрөө залбираад гэртээ харих замаараа 4 хүүхэдтэй 4 засхан зарим аваад гэртээ харж эзнийхээ үгийг судлан шамджээ. Энэ гэрчлэл нөгөө мундаг гуншин хоёрын аль нь гоё вэ? Үйлстэй тааламжтай үз. Тийм учраас Голиатыг үгээр Давидыг үйлсээр танилцуулж байгаа. Нэгдүгээр Давид тэр Хагатан байсан. Аав нь дайны талбар руу явсан. Тэр өглөө эртлэн боссон. Ах нартайгаа зөрчилдөд тэрсэлдээгүй хөлсний хончин тонио үлдээсэн. Тэгээд дайны талбар дээр очисон чинь хэдийн дайн эхэлсэн. Тэнгүүд аавынхаа үгэнд итгэмжтэй байхын тулд ам өрсөн тэргүүн шугам руу гүйж очиод ах нартайгаа уулзахдаа Голиатын үгийг сонссон. Тэгээд тэр хоцлох тухай итгэлийн анхны үгээ Библиэлд хэлэхдээ хоцлох тухай өгүүлсэн. Филист хүнийг итгэлээр ингэж нэрлсэн. Энэ хоцлох гэдэг үг бол Авраамаас гаралтай. 86 настай байхдаа Бурхан Авраамтай уулзаад би Сара та хоёрт хүү өгнө гэсэн чинь Авраам яадаг вүлээ? Би 86-тай. Сара одоо жирэмсэн болох боломжгүй гэсэн чинь Сара хүний арга хэрэгэлдэг. Авраамаа чи миний энэ хагаартай шивгчин бүсгүйтэй онд энэ залуу сайхан бүсгүй. Тэгээд энэ эмэгтэйгээс хүү төрөх юм бол тэгэл Бурхны амлалтыг өгч штэ. Авраам окей гэдэг. Яагаад ирчүүд хөгшөрхөөрөө эхнэрийнхээ өргөж авсан хүү болоод хоёрчд. Бараг л би эцэгтэй ханаа хамт явах уу, дэлгүүр хамт явах уу, ингэхүү би бол зах махаар нинга төтлүүлээд явах нь халаггүй дагаал явж байна. Ингээ Авраам Ишмаилыг төрүүлж байна. Эннээс хойш бүтэн 13 жилийн турш Бурхан дахиж нэг ч удаа Авраамтай харьцаагүй. Яагаад? Бурхан чи өөрийн бодол түшиглээд
Сарагийн шивгчин эмэгтэйтэй унтаад төрөх хүүхдийн тухай яриаггүй. Бурхан Сара та хоёрт би амлалтын хүүхд өгнө гэсэн. Харин Авраам Бурханы амлалтыг өөрийнхөө биелүүлсэн баг. Өөрийнхөө бодолд түшгэлсэн баг. Эхнэрийнхээ бодолд түшгэлсэн. Тиймээс 13 жил Бурхан нэг ч үг хэлээгүй. Тэгтээ их сонин. Бид нар үдсэн та санаж байгаа. 13 жилийн дараа Бурхан эргэж ирээд анх удаага дахиад Авраамтай уулзахдаа өөрийгөө юу гэдэг вэ? Би бол бүхнийг чадагч Бурхан гэж танилцуулдаг. Өөрт нь тэгж итгэдэг Авраам Бурхан дахиж уулзахдаа өөрийгөө ингэж танилцуулах шаардлага байна уу? Би мэднэ л гин үстэй. Яагаад Бурхан ингэж өөрийгөө дахин танилцуулах болов? Би хүсвэл Саратай хоёроос ч хүүхэд өгнө гэж хэлсэн. Харин чи өөрийнхөө түшгэлж. Ингээд Бурхан дахиж амлалтаа биелүүлээд Исаакт төрсөн. Энэ Исаак амлалтын хүүхдийн өмнө Бурхан юу гэсэн бэ гэвэл Авраам дээр 13 жилийн дараа ирээд Ишмаил бол амлалтын хүүхэд биш. Би бол бүхнийг чадагч Бурхан. Чи өөрийнхөө шийдсэн чинь чиний хамгийн том алдаа. Тиймээс энэ алдааг засахын тулд чи надтай гэрээ байгуул. Чиний гэр бүл зарцснаар чиний овг аймаг дахь бүх ирчүүд хөвч хөндлүүлж хоцлуул. Тэгээд дараагийн төрх эрэхтэй хүүхэд бүр 8 дахь хоног дээрээ хоцлуулах ёстой. Яагаад үр гардаг тэр их бодлого болох эрэхтэй хүний эрхтний амсар дээр нь Бурхан тэмдэг тавьж байгаа нь чамаас төрөх үр удам болгон миний нэрээр нэрлэгдэж миний тэмдэгтэй байх болно гэсэн тушаал буулгаж хоцлох ёслолыг анх тушаасан байна. Энийг Давид мэдж байна. Мэдж байгаа. Тэгээ Давид энэ итгэлийн нүдээр нөө зүхтааж байгаа ирчүүдийг харж байна. Нөгөөдөл чи зүхтаггүй үстэй. Голиатыг хараад цэргүүд нь зүхтаж байгаа үстэй. Хэрвээ би байсан бол Давид энийг арчаагүй юмнуудыг хараа. Өө чи нааш руу хайчих гэдэг ингээд орноос нь ойрлно. Харин Давид юу гэж хэлсэн бэ гэвэл амьд Бурханы цэрэг гэж хэлж байна. Хинч биш Гибеоныг нууцаад тариад филистичүүдээс айж хахад ирлэхэд Бурханы жанжин минь гэж дуудсан тэнгэр элч шиг Давидын итгэлийн нүд зүхтаж хулчиж эх орноосоо урвж буй тэр Израильчуудыг харахтаа хоцлуулсан Бурханы хүмүүс гэж үнэлж харж байгаа тэр итгэлийн нүд тэр ертөнцийг үзэхүжлийг бас үйлсээр нь Бурхан танилцуулж байгаа. Би анх номлын өмнө өглөө намайг ийм байгаасаа гэж хүсэж байгаа учраас Давидыг танилцуулж байгаа гэсэн. Бидний нүд ингэж хардаг шүү дээ. Бид нар бие биенийхээ сул доройг харах юм бол зүхтааж байгаа, урвж байгаа, унаж босч байгааг харах юм бол нэрээ энэ сүмд бие биентэйгээ тэврэлдэж ивэлийн дуу дуулах нь олдохгүй баха. Харин Бурханы нэгүсэл дор байгаа миний итгэлийн ах トゥ минь сүнсээр хоцлуулсан баптизм хүртсэн итгэлийн ах トゥ минь гэж боддог учраас сул доройг нь өнгөрөөдөг, уучилдаг, өршөөдөг, хамт зогсдог, ядар зүдрэхт нь хамт байдаг хичээдэг шүү дээ бид нар. Намайг ч гэсэн та нар тэгжил уучилж, тэгжил нэгүсэж хардаг шүү дээ. Пастор гээд би төгс болцсон гэж юу? Үгүй шүү дээ ах トゥ нараа. Энэ бол Давидын ертөнцийг үзэх үзлийг бичигч маань танилцуулж байгаа. Авда дуулууртай, итгэмжт, ах нартайгаа тэрсэлдэггүй, гомдолж гоншгондгүй одоо яаж Бурханы хүмүүсийг Бурханы нүдээр харж чаддаг. Эх орноосоо урган зүхтааж буй цэргүүдийг ч эзний цэрэг гэж харж чаддаг. Тийм мэрэгэн дарам нэг юм байна. Амен. Одоо нэг онцгүй юм болно. Дахиад сэтгэлийг чинь гоогдно. 28. Түүний том ах Илиаб. За би өмнөх ишлэлийн төгсгөлөөс уншия. Түүнийг алсан хүнийг ингэн тэгнэгцгээ. Түүний том ах Илиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсчээ. Илиаб Давидад ихэд уурлан чи юу н яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хідэн хонио чи хүнд орхиод ирэв? Би чиний их зан муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ гэж загнав. Харин Давид би яасан бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлв. Давид Илиабаас өөр хүн рүү эргэж өнөөхөл зүйлээ асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил тэгнэ ингэн гэж хариув. За одоо энийг жоохон ахын шинжтэй хэрүүлээд бодъё. Та нар сонирхолтой байна уу? Та нар боддоо Илиабын хэлж байгаа үг ингэж байгаа. Давидыг хүмүүстэй ярьж байгааг хараад Илиаб Давидын амьдралын орчин нөхцөлийг биднэрт тайлбарлаа өгч байгаа. Илиаб юу гэж хэлж ийм гэхээр ингэж уурлаад эзгүй талд байгаа хідэн хонио гэж байгаа. Хаана байгаа гинөө? Эзгүй талд байгаа. Тэгвэл эзгүй талд байгаа хідэн хонтой өдөржин хэн хамт байдаг байсан юм? Давид. Тэгвэл Давидын амьдралын талбар нь ямар талбар байна? Хааны ордон тансаг баян сүү бал урссан газар байна уу? Ямар тал гинөө? Эзгүй тал.
Аслан баавга чон нохоо хизээч ирээд Давидыг урж тастаа тайчиж мэдэх эзгүй тал. Тэр хондтой өдөржингөө амьдэрсэн Давидын амьдралын талбар бол эзгүй хоосон зилүүд тал. Энийг хэлээд хэлээд өгч чад. Өдөржингөө Давид ийм газар байсан. Босоо ятдаг тоглоод, бурхан зориулж шүлэг дуу зохиогоод, тэрийгээ дуулаад, дүүгэр сураад амьдарч ирсэн гэсэн. Тийм үү? Хоёр дахь нь хідэн хоног. Эзгүй талд байгаа хідэн хоноо яатсан бэ? Эсвэл 1000 малчин шиг сонсогдож байна уу? Эзгүй талд байгаа хідэн хоноо яатсан бэ гэхээр олон хон сонсогдож байна уу? Хідэн хоноо ахгүй, хідэн хоноо. Тийм үү? Тэгвэл Давид тэр мангар олон мянган хонтой болохоор итгэмжтэй байгаад байсан биш. Эзгүй талд хитгэн хоньны төлөө амиа өгсөн хончин Давид. Тийм учраас бурхан Давидыг тэр үед нь байнга харж ирсэн гэсэн. Хинт сонсохгүй, хинт харахгүй байгаа эзгүй талд ганцаардаж шаналж ад үзэгдсэн Хагатныг хэн харж ирсэн гэвэл бурхан харж ирсэн гэсэн. Ойлгож. Жижиг юмд ч итгэмжтэй амь тайван үйлчлдэг байсан Давидыг бурхан хожим хойно үргэлж нэг хочоор дууддаг. Миний зарц хончин Давид. Миний зарц хончин Давид. Яагаад гэвэл тэр баян бурхан хайрлсан учраас. Хончин байхдаа тэр эзгүй зэлүүд тал Хагатан ганцаардаж гадуурхагдж хинж биш амьдрахтаа эзнийг гээгээгүй учраас. Эзний хайрлсаа залбирж магтуу дуу шүлэг зохиосоор амьдрсан учраас. Дараа нь Илиабыг үг сонс. Чи юу н яах гэж наашаа ирсэн? Юу гэсэн үг? Илиаб ихэд дуурлан чи юу н яах гэж наашаа ирсэн гинэ. Давид дурандаа ирсэн юм. Сайхан дай үзийгээд хоноо хайчаад бүгд ирсэн. Давид хий явуулсан. Аав нь явуулсан. Хэний төлөө ирсэн Давид? Илиаб өөрийнх нь төлөө ирсэн шүү дээ. Өөрийнх нь даргаыг аргалах гэж, өөрт нь хоол авчрах гэж ирж хахад өөдөөс нь Илиаб юу гэж хэлж байгаа юм гэхээр чи юу н яах гэж наашаа ирсэн? Эзгүй талд байгаа хідэн хоноо чи хэнд орхиод ирсэн? Би чиний их зан муу санааг чинь мэднэ. Чи туралдааныг үзэх хэрэгсэн юм шүү дээ. Гомдмоор байгаа шүү дээ. Өөрийнх нь төлөө ингэж санаа тавьсан чинь өөдөөс ийм үг хэлэхээр яадаг вүлээ? Та нарын зарим чинь надад ингэж хандах үе байхад надад би гэртээ очиж амар гомддог. Бараг уйлчих гад нянга хүртэл намайг өргөдөд мэдэхгүй дээ л дээ. Гэхдээ Илиабын үг надад айгүй танал. Би чамайг мэднэ. Яагаад эсвүүгээр тулж яриад байна өнөөдөр. Би чамайг мэднэ. Намайг жоохон байхад манай ангийн багш миний ээжийн хэлдэг байсан. Одоо миний ээж номлол сонсно. Инех байх. Би чамайг ёстой дотор чи орсон юм шиг мэдчихээн. Чи яг тэгж бодсон гэж загнадаг. Би бүр бодоогүй мөртлөөрөө нэрээ тэгээ бодцсон ч билүү гэж бодтол загнадаг. Энэ инээж байгаа ээж нар бүгд ингэж загнуулсан эсвэл загинсан л байж таараа. Тийм ээ. Би чамайг дотор чи орсон юм шиг мэдчихээн. Энэ мөө яг ингэж бодож байгаа хгүй энэ мөө. Илиаб яг тэгж хэлж бод би чамайг мэдчихээн. Юугаа мэдсэн? Аав нь яв гэснийг мэдээгүй. Аав нь дайны аюултай талбар руу түүнийг золиос суулгаж байгаа юм шиг үл тоогоод явуулчихж байгааг мэдээгүй. Өөрт нь идэх хоол үүрээд дайны талбар руу ирснийг мэдээгүй. Өөрт нь авчирсан идэх хоолоо ирэхээрээ идэг гэж харуулд үлдээчээд аавынхаа хэлснээр ахм нар маань эрүүл саруул байна уу, эсэн мэд байна уу гэж мэдхийн тулд тэр муу бяцхан жаал тэргүүн шугам руу гүгээд ирснийг мэдээгүй. Өөрийнх нь мянгатын дарга дээр аавынхаа өгсөн юмыг өгөөд миний ах нарыг харж байгаа Есүсийн 3 хүүгүүн гэж гууж яваад мэдээгүй. Тэгсэн мөртлөө юу гэж би чам дотор ч орсон юм шиг гэж. Энэ мөн өстө яг тэгж бодож байгаа хгүй. Танил сонсогч жоо гомдмоор байна уу? Харин Давидын хандлага ямар? Ингэж хэлж байгаа. Би яасан бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлв. Давид Илиабаас эргэж өөр хүн рүү эргэж өнөөхөл зүйл асуув. Хүмүүс түрүү чи хэлснээр л Давидын зан яаж байна? Одоо залуучууд хэрвээ ингэж хилмигдүүлэх юм бол тийм ээ юу гэдгийг хулнаахлагч Нямка ахта эсүүгийн эсүүх хоёрыг явуулж л дээ хавуул гурвыг өсөөд алтан болгот брээгчдээ хашаа хийж халуун наранд мод тадаал хэвээр. Тэгсэн энэ гурвыг Нямка ахта очиод пасторт очиод энэ гоё талах хүүтэн ундаа авчиж өг хөөрхий брээгчдийн даралтны юм өгөөрэй яг л болно шүү дээ. Энэ даралтны юм аллергины юм цаад хоёр дөө өгөөрэй гэд ээж нь явуулаад та гур хүрээд ирсэн чинь брээгчд хоёр хашаа хадж яснаа та гур басна. Нүг гурван ажилгүй юм юу хийж байгаа? Яах гэж вэ? Би та гурвын муухай юм санааг мэдчихээн. Намайг халуун наранд яаж зовж байгааг харж баясах гэж шоолох гэж ирээ юу? Ингүүл яах вэ? Шууд машиндаа суугаад буцаад.
Одооны залуус гэж ярихаар болдоггүй шүү дээ. Аль хэдэн зууны өмнөөс л одооны залуус гэж ярьсаар бол намайг жоохон бах чи одооны залуус. Одоо би одооны залуус гэж шудраггүй шүү хаастай. Үеэрээ л ингэ ярьж идэг болохоор. Тэгтэл эднэр их юм ярина да. Та нарын өсвөр насны хүмүүс их юм. Би яасан аав намайг явуулсан шүү дээ. Би ямар дурандаа ирчих юм бол шүү дээ. Хонь мөн хариулаад гэртээ зүгээр өчгөн тэрмүү дөрвийг авч үлчээж шүү дээ. Намайг та нар халуун наранд вишээ чинь ирэх гэж хол алхаад хаа байсан битээлээс энэ соко хүртэлчээс зовд юм байгаа шүү дээ. Яшгил ингээд өнжгнаад гоншгоноод чулуун дээр буруу хараа суудсан. Харагч ин та нар их тийм хүн байдаг шүү. Давид ганхахгүй. Би асуусан. Илия би энэ үгэнд имзэглээчгүй гоншгонж Месси яамаа тайлбар би асууж ин гэд шууд эргээд үндсэр хийх ёстой мэй гэдэг байгаа. Өөр Давидын энэ итгэлийн амьдрал нь хүний комментэнд, хүний үгэнд, хүний хилсдүүлэлтэнд, хилмигдүүлэлтэнд гоншгондөггүй байсан дүр төрхийг харуулдаг байгаа юм шүү дээ. Харин би яадаг вүлээ? Номлолын доор 200 гаруй комментны бараг 198 нь амен баярлалаа пастра ивэлтэй байлаа гэжсэн 2хан комментны нэг нь зүгээр л зарим нэг теологийн алдаа байшгүй л нэг нүүр царайгүй ерөн сүүлийн үед юм нүүр царайгүй подууд их болчиход байгаа шүү дээ. Нэг под биччихэнгүү чүнжэнгүү тэрийг одоо энэ хэн байсан юм болоо ухаал энийг таних уу манайхаа би ганцаараа тийм юм байх та намайг шоолоод энэ хэлдэг. Жижигхэн юм дээр л бид нар тэрийг бодож байна. Тийм ээ. Та нар туршаад үзээрэй. Би л хамаг мэд умундаг шүү. Мөнжид хоёр ахыгаа ганцаарч хахад яг хань усын шүү. Төрсөн охин шигээ сандаг шүү. Зөндөө гоё юм хэлдэг тийм үү? Тэгж жагаад яадаг малуу чигээд нэг л хэлчихье. Миний гоё хэлсэн бүх үгийг тэр дээр мартна. Насл урч тэр мал гэдэг үгийг санаж явах байх. Тийм гинэ. Зүг шудраг. Харин Давид яаж вэ? Илия энэ комментэнд гоншгонсон уу? Олон юм ярьж тайлбар тавьсан уу? Өөлж унжгонж буруу харж чулуун дээр буруу харж суусан уу? Үгүй. Би асууж байна. Түүний итгэл нь хүмүүсийн шүүлт, хилсдүүлэлт комментэнд үл гангаж байгаа дүр төрхийг харж. Тэг үргэлжлүүлээд хийх юм аа л гэж. Яасан гинэ? Энэ муу хоцлуулаагүй хүн яаж миний бурхны ард түмнийг доромжилж чадчихна? Энийг л хийж байна. Зорилго нь энэ, итгэл нь энэ. Түүнд Нямка үг хэлж магадгүй, Доржо, Илия, Бабинадаб, Шамма хинч үг хэлж магадгүй. Гэхдээ тэрний итгэл огтхонч ганхахгүй, зорилго нь хуурахгүй. Тэр байгаа газараа буцаж эргээд эргэх чинь зөв шүү дээ. Зарим нэг хүмүүсээс эргэх хэрэгтэй амьдрал тохиолддог шүү дээ, тийм үү? Бид нар ямар хүчүүсээр холбоо тавьсан биш, ялганаа заавал уучраа олох гээд улмал хөндөрхийн нэмэр эргэж хараад үндсэн юм аа гэж явж байгаа. Мужик байна. Яаж байгаа гэсэн бэ? Давидыг танилцуулж байгаа. Яагаад ингэж үйлсээр нь танилцуулж байгаа гэж биднийг тийм байгаасаа Давид шиг хайрлагдсан бурханд тааламж нэгэн болоосоо гэж хүссэн учраас Самуэль номоо бичгтээ Давидаас суралцуулахын тулд ингэж дэлгэрэнгүй танилцуулж байгаа. Голиаттай тулалдсан нь чухал л да. Гэхдээ хамгийн чухал нь юу вэ? Давид хэн байсан бэ гэдэг нь чухал байна. Ойлгож байна. Одоо нөгөө тулааны тухай яриулмаар байна. Ийм юм болж байгаа. Давидын ингэж ярьж байгааг хүмүүс Саулд очиод хэлчихэж байгаа. Энд нэг залуу ингэж яриад байна гэдэг. Тэгсэн чинь Саул Давидыг дуудуулж байгаа. Аваад ир хин Голиаттай үзье гэдэг байгаа. Яг гэвэл Саул өөрөө чадахгүй айж байгаа шүү дээ. Тэгээд Давидыг ирсэн чинь Давид Саулд ингэж хэлж байгаа. Боол нь эцгийнхээ хоныг хариулж байсан арслан юм уу баавгаа ирээд хонь сүргээс минь хураг авч явхад би араас нь хөөж очиод түүнийг довтолж түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэг тэр над руу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан баавгаан аль альнийг нь алсан билээ. Тэр хоцлуулаагүй филист хүн амьд бурхны цэргийг шившгэлсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлв. Давид цааш нь арслан баавгаан савраас намайг аварсан эзэн тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидд явах тун эзэн чамтай хамт байх болтугай. Давид энэ тулааныхаа дараа арслан баавгаан савраас эзгүүхээр зэлүүд талд өөрийг нь хэн аварж исэн гэж тунхаглаж байна. Бурхан эзэн намайг аварж исэн гэж хэлж байгаа байхгүй. Тэр зовлон дундаа, ганцаардал дундаа. Харин Саул уул нь ингэж хэлж болно шүү дээ. Өмнөх Хитчүүдтэй, Перизчүүдтэй, Амалекчүүдтэй, Филистчүүдтэй хийсэн дайн болгонд Саулыг Израилийг бурхан аварсан. Харин Саул тэр ивэлийг мартчихсан. Тэр юу харж? Өмнөө байгаа асуудлын томыг
амар жадтай, амар хүрэл дуулгатай 5,000 шекел гэдэг чи хэлвэлээ гэж бодож зогсож байгаа. Харин Давид юу гарч байна? Тэрний ард байгаа Бурхан эзний хардаг Саул, Давид хоёр тэнгэр газарч хоёр өөр итгэлтэй байгааг харуулж байгаа. Мөн танилцуулж байна. Тийм үү? Энэ танилцуулгын дараа Саул ингэж хэлж байгаа. Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцаар хувцалж толгойд нь хүрэл дуулах өмсгөж биед нь хуйгаа өмсгөв. Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуйгны гадуур Саулын элдийг бүсэлж зүгээд алхах гэж оролдов. Давид Саул сураагүй учраас би үүнийг өмсөж явж чадахгүй нэгэд өмсгөлийг тайлаад тэр өөрийнхөө таягийг гартаа авч горхноос өөртөө 5 мүлгэж чулуу шилж аваад өөрийнхөө явсан хурганы ууданд хийж дүүгүүрээ гартаа бариад өнөө Филист хүн рүү явлаа. Тэгэхэд Филист хүн ч бамбаа өөргөчтэйгээ урдаа зогсон Давид руу ойртон ирэв. Филист хүн Давидыг хараад залуухан улаан бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. Дахиад жоохон ахун хэрэглээний тухай яриа. Саул Давидд юугаа өмсүүлсэн гэнэ? Нэгт нь хувцаа өмсүүлсэн гэнэ. Дараа нь юугаа өмсүүлсэн гэнэ? Хоёуг дуулгаа өмсүүлсэн гэнэ. Тэгэхээр Давид хүүхдийн цуглааны номон дээр гардаг шиг Саул Голиат гэдэг нэг ийм том амар сахалтай юм даашка шиг. Давид нэг ийм жижиг хүүхэд байдаг шүү дээ. Мөг шиг. Тийм байсан байна. Даашка цамцаа тайлаад манай мөнхөд өгдөө таарах болов. Бүдэрч унаа явахгүй шүү дээ тийм үү? Тэгвэл Давид тийм жижиг хүүхэд байсан. Давид сайхан сэтгэлтэй цайлган залуу байсан болохоос биш бүх хэрчүүдээс тохон өндөр Саулын хувцас Давидд таарч гинэ. Хуйг таарч гинэ. Тэгэхээр Давид ямар хүн байсан бэ? Өндөр биетэй сайхан залуу байсан байхгүй. Гэхдээ бичгч маань танилцуулахдаа сайхан төрхтэй, зөв төрхтэй, цайлган сэтгэлтэй гэдэг нь цэвэр зүрхтэй гэдгийг хэлээд байна. Энэ нь чухал гэдгийг хэлээд байна. Тийм учраас Бурхан би гаднахын биш зүрхийг хардаг гэж хэлээд байна. Ийм учраас түүнээс тийм одоо хүн байгаагүй гэсэн. Ойлгоо гэж байна. Нөгөө тэгвэр Саулын та нар энэ ирлэхэг дайныг ирчүүд зүхтааж байна тийм үү? Хааны титэмтэй хааны хоёуг дуулгыг өмсөд сүрлэг гоё харагдана үстэй. Тэгээд Саулын сэлмийг бариад таяг биш шүү. Сэлмийг бариад хааны хувцсыг өмсөд Голиотын өдөөс алхна гэдэг хүмүүс харахад ямар харагдах вэ? Вау, сүртэй үстэй. Гоё харагдахгүй гэж юу? Би байсан бол тэгээ хаантаа би өмсч таарахгүй ч үс яа гэж ихэд томцсон ч гэсэн ингэж жагаад өмсч Голиотын гарт очиод үхнэлтэй тэгтээ үхэх хүртлээ нэг өдөр хаан байсан дээр гэд алхах баг. Бид нар амьдралаас ийм юм хүсэж идэг штеп. Бид нар амьдралд бусад гоё хүмүүс шиг харагдахыг хүсэж идэг. Би тэр болдоо шиг харагдмаар байна. Би туяа шиг харагдмаар байна. Би батаа шиг харагдмаар байна. Би даашка шиг харагдмаар байна. Гоё харагдах хүсэж. Гэтэл Давид яасан? Тэр хувцсыг өмссөн. Сураагууд бол тайлаад нөгөө хөдөө зангаа гаргаж байгаа. Энэ ч хөдөө зан гэдэг байхгүй, орк зан гэдэг. Энэ нөгөө орк зангаа гаргаад хоньны хувцастайгаа ядаж сэлмийг авч болно шүү дээ. Таяг бариад. Та нар дараа нь энэ Филистүний Голиотын үгийг хараад амар гомдолтой байлна. Би ямар нохоо юм уу чи таяг барьж ирээд тийг. Таяг бариад дүүгүр бариад очиж. За 5 чулуун бол та нар зөндөө сонссон баг. Голиотын дээр нөгөө шаштар ном 1-2 дугаар шаштар дээр нэг 4 Анакийн тухай гарсан чи энэ Голиотын 4 ах байсан. Давид хаан голоос 5 чулуу авахдаа дөрвөөр нь нэгээр нь Голиотыг алаа үлдсэн дөрвөөр нь нөгөө 4 ахын алыг гэж бодсон гээл зарим нь болохтой зэрэг Голиот эхнэр 3 хүүхэдтэй байсан. Голиотыг унгаач дараа нь эхнэр 3 хүүхдийн алыг гэж бод. Тим юм тооцоол голын ирэг дээр ингээ 1 2 гэж чулуу тоолоо суучих цаг байгаа юу? Байхгүй байхгүй. Энийг нэг ургуулж бодоод ах шаардлагагүй. Зүгээр л эхнийхээрээ он чадахгүй бол дараагийнхаараа оно гэсэн байлдааны бэлтгэл байхгүй да манайхаа. Яг хүмүүс дураараа тайлбарладаг. Тийм болохоор бүгдээрээ энийг орхичих. Та нар өөрсдөө зөндөө сонсцсон байгаа. Ингээд Давид Голиот руу очиж байгаа. Сураагууд гээд өмсгөлийг тайлаа. Горхноос 5 мүлгэр чулуу авлаа. Чулуугаа хоньны ууданд хийж байгаа. Яг л зэвсэн мэвсэн хуйг байхгүй юм чинь хөрхөө нөгөө хоньны л ууд нь байгаа. Тэрэндээ л хийж байгаа. Байгаадаа л хийж байгаа. Филист хүн бамбаа өргөчтэйгээ Давид руу ойртож ирээд Давидыг хараад залуухан улаан бутарсныг нь хараад үл тоомсорлсон. Яг л өмхий санаагүй үнийг харахаар нэг цаанаа нэг гэдэг ш. Та нар тэгдүү. Би ар хангаад нэг ам гэж загас жарахаа хөөцөлтөө явж исэн чинь нэг манай Есүсийн чуулганы отгон банд гэдэг найз бүх штэ тийм олон улсын мастер чөлөөт бүх отгон бандын найзуудаас ар ханган бүхчүүд ирсэн байхгүй. Манай даашка цаашаа заяа. Бүр
амар дийлтэй бүр ингээд гэхэд баг би ингээд амьсгалт нь хийсчмэр бүр амар залуучууд ирээд эхлээд би ингээд жоохон сүрдээд тэгээ оройн загсаа шарж идэв юм яриа суусан чинь би яг үннийг хэлэхүү танаас зүгээр айгүй хөөрхөн тийм ээжийн жаалууд байсан. Цайлган жаалууд хамгийн өмхий санаатай би бүгдээр бүр сүулдэ нэг дунд нь би нэг юм одоо юм явж бас бүгд миний үгэнд орцсон. Ямка одоо яах вэ? Ман чи яах вэ гэд. Нөгөө авраг юм нуч би. Чи машин дороо сууж. Тэгээгээр очих. Би муухай харагдаж байгаа. Тийм амар мөртлөөрөө зүгээр л сайхан сэтгэлтэй жаалууд яг үн шиг Давид Голиатд харагдаж байгаа байхгүй. Цэвэр зүрхтэй харагдаж байгаа. Үүнийг бурхан хүсдэг гэдэг. Хүүхэд шиг хүн миний мөнхийн усд орно гэдэг. Бид нэрийг ийм цайлган цэвэр зүрхтэй байхыг бурхан хүсдэг. Амен. Би та нарыг бурхны хайрыг татсан тийм хүүхдүүд байх болтугай гэж Есүсний нэрээр юрууж байна. Амен. Ингээд Филист хүн түүнийг үл тав. Бид нар нэг видео үзэх болно. Энэ дүүгүүрийн тухай. Тэгвэл та илүү боддоор ойлгоно. Ингээд Филист хүн Давидд ингэж чи наашир би махыг чинь байж гараа уучлаарай. Филист хүн Давидд чи юунд таяг барьж над руу ирв би ямар нохоо юм уу? Тэгж байгаа сте. Нэр гомдмоор байгаа сте. Амар сүртэй байсан чи өөдөөс нь зүгээр нэг таяг барьсан залуу. Хөрөөдөр хоёуг дуулгах байхгүй те. Тэгээд юу гэж байгаа гэвэл Филист хүн ингэж би чиний хүүрийг Израилийн хүүрийг хээр талын амтан тасчиж өгнө гэсэн Давид хариуд нь хэлж байгаа. Өнөөдөр чи миний өмнө жад илт бамбаа барин ирж байгаа бол би чиний өмнө түмэн сэргийн эзэн Израилийн бурхны нэрээр ирж гинэ гэж хэлж байгаа. Тэр зэвсэггүй жад илт бамбаагүй ч чамайг миний гарт өгөх болно гэж хэлж байгаа. Тэгээд тэрээр цаашаа нь торчлыг дүүгэрдэж байгаа. Дүүгэрдсэн чинь дүүгрийн чулуу Голиатын толгойд нь яасан гинөө? Зоогдсон гэж байгаа шүү. Тэгээ Голиат нүрээрээ газар шаан унлаа. Газар шаан унлаа гэдэг чинь та нар хараа л гэж бодож байна. Үгүй. Хүн унахтаа ингээд яаж ч ингэсэн түшчээд байдаг үстэй. Яаж ч ингэсэн түшчээд байдаг тийм үү? Ухаан мэдрэлгүй унж байгаа хүн яадаг юм? Улаан нүрээрээ тэгээ лана ах одоо ерөө зөндөө харсан да. Нэг манад нэг тэгж ундаг хүнийг ард нь байнга түшдэг. Төмөр тоосго моосго ширээ мэрэг юу ч юм гэл тэрийг газар шаавна гэж байгаа. Ухаан мэдрэлгүй болж унсан гэсэн үг. Тэгэхээр бамбаа өргөч залуу яах вэ? Унангууд нь Давид өөдөөс нь гүйж байгаа үстэй. Таягаараа толгойг нь тасалж чадахгүй өөрийнх нь сэлмийг аваад толгойг нь тасалж байгаа. Нөгөө бамбаа барьж исэн залуу яах вэ? Харсан чинь нөгөөдг нь үхсхийгээд 3 м өндөр нөгөө өндөр хүн унна гэж ямар муухай харагдсан бэ гэдэг шиг пидгээд унана. Ингээ харсан нөгөө Давид гэж гүгээ иж байгаа юм чинь бамбаагаа аял зухтна байсан. Яах гэж тэр Голиатыг унгаас үний өдөөс үлзэх. Ингээд Давид очиод унгаачаа. За тэгвэл энэ үлгэр домгүй үгүй юу гэдгийг одоо өсгөөд нэг видео бэлтгэсэн байна. Теологчид хараад нөгөө тухайн үеийн Израильчуудын хэрэгэлдэг байсан дүүгүрийг хийгээд тэгээд тэр дүүгүрээр 2 сар хичээлсэн гэж байгаа энэ залуу. Тэгвэл энэ залуу 2 сард тэр Давидыг хэрэгэлсэн Голиатыг унгаасан дүүгүрийг 2 сард автсан мөртлөөр агаар дээр явж байгаа чулууг онж ивэл яах вэ? Пак гэд бодит туршилт нь энэ. За тавьчих. Эхнээсэнд. Цоо. Ийм зузаан байна. Чавхнаас хэд дахин хүчтэй байна гэж бодлоо. Дараа. Тэ хараа. Ингэж мэрэгэн харуулж байна. Гурав дараалаад харахад 3 дээр нь толгойг нь онжоод 2 сар хичээсэн гэж байна энэ залуу Давидыг судалж. Одоо энэ нотолж байгаа үстэй. 2 сар хичээлсэн залуу бүр нарийн 3 дараалал толгойг нь онжоогоос бүр агаар дээр нисэж байгаа чулууг онжоогоос энийг шүүгчд номны 20 дугаар бүлгийн 16 дээр юу гэж хэлсэн байдаг вүлээ? Биньяминчууд Лев хүний шивгчин хүчирхийл алчдаг. Нөгөө Лев хүн 12 хэсэг хуваагаад 11 овог руу явуулаад 11 овог ирээд Биньяминчуудтай хэдэн зуун мянган 11 овог нийлээд шүү дээ Израилийн. Биньямин гэдэг ганцхан овогтой хэдэн зуун мянган Израильчууд дайтахад 2 удаа ялагддаг. Яагаад гэсэн чинь Биньяминчуудын дунд 700 шилдэг дүүгэрчин эрс байлаа гэж хэлдэг. Тийм биз? Тэгээ тэднийг юу гэж Библи хэлдэг вэ гэвэл шүүгчд номны 20 дугаар бүлэг дээр
20:16 дээр ширхэг үсийгч алдахгүй харагдаг, дүүрддэг. Тийм хүмүүсээс учраас дийлдэхгүйсэн байна. Тэгвэл Давид арслан барыг яах нь вэ? Нохоо бол ухаантай шүү дээ. Хоосон газар самгдан гулаа гэж цухтаадаг. Арслан бар ихэхгүй шүү дээ. Юм ойлгохтол нь дүүрдэн. Тийм биз? Хонио аварна. Энэ дүүгэр хэр хүчтэй. Саяны зузаан төмрийг цооцоо авч байгаа шүү дээ. Тийм хүчтэй дүүгэрдэлд Голиатыг хонсон баг. Одоо таны нүдэнд бууж байгаа шүү дээ. Энэ үлгэр домог биш байгаа шүү дээ. Голиат өөдөөс нь ирж чинь Давид насан турш хонио хариулахдаа арслан баавгаг нам цогтөг байсан дүүгрээрээ яг тухыг мэргэлсэн. 2 сар хийсэн 3 дараалаад энэ Мишокны толгойг онж байгаа шиг Давид нассаараа эргүүлсэн дүүгрээр Голиатын цохыг цоохтгсан. Голиатыг өөхөдгийн унахад сэлмийн аваад толгойг нь тасч авчихсан гэсэн. Одоо ойлгож байна. Бодит түүхэн. Хамгийн сүүлээр пастор та нарт зориулаад нэг зүйлийг бас нэг ахуйн чанартай нэг энгийн зүйлийг анзаарсан уу юу? Тайлбарлаа бүгдээ хамт залбирая. Давидын итгэлийг дуурайх ёстой. Түн шиг дуулууртай, түн шиг даруй, түн шиг сэтгэлтэй, түн шиг зөв, түн шиг итгэлтэй. Давидын итгэлийг дуурайх ёстой. Түн шиг бусдын үг комментэнд ганхдаггүй тууштай Давидын итгэлийг дуурайх ёстой. Саул хаан болсон. Тэгээ би хаан болноо гэж ханцуугаа шумалж яваад хаанаар туслагдчихно уу? Саул юу хайж явсан? Им илжигнүүд хайж явсан. Саулыг хэн им илжгээ олоод ирсэн? Хэн? Киш. Тийм үү? Тэгээ Кишийн үгэнд Саул эсэргүүцэх боломж байсан уу? Чинэлэг айлштай им илдэгтэй, олон зарцтай. Саул би найзуудтайгаа орой уулзна гэсэн байгаа, хоолнд орно. Би сургууль дээр ажилдаа, татлагтай, та энэ олон зарцснаар байна. Тэндээсээ нэг хоёрын илжгээ хайгаа явуулчаач гэж хэлэх боломж байсан. Гэхдээ Саул маргааш нь эртлэн босоод аавынхаа үгэнд дуулууртайгаар илжиг хайхаар гарсан. Хаан болохоор биш, илжиг хайхаар гарсан. Тэгээд Самуэльд уулзаад хаанаар туслагдчихв. Одоо ангид Давид яаж яваад энэ дайны талбар дээр хүрээд ирсэн? Хин тэрийг яв гэсэн? Аав. Сонирмоо. Тэгээ аавынхаа үгэнд ороод дуулууртай. Нөгөө 4 ахыг явуулаачтай би хонио хариулан завгүй штэ тэр гэхгүй аавынхаа үгэнд ороод өглөө эртлэн босоод дуулууртай талбар дээр ирэхэд энэ агуу дайн болсон бөгөөд үүгээрээ Давид Израиль алдаршсан. Хаан болох замнал нь хэлсэн. Юугаар ижил вэ энэ хоёр? Аанрынхаа үгийг дуулууртай дагснаар хааны тослогооны замаар орчиж байгаа. Эцэг хүн ямар чухал гэдгийг зааж өгч. Түүл нөгөө талаасаа бидний хувьд бидний сүнслэг эцэг өнөөгийн хувьд хий. Миний аав итгэгч биш юм чи яах вэ гэж бодож болох нь. Миний ээж тэртээ дөрөв амар олигтой амьдэрсэн биш дээ гэж бодож болох нь. Үгүй, Бурхан ээж чинь, аав чинь итгэгч биш ч бай, итгэгч ч бай. Ямар нэгэн байдлаар ашиглаж яадаг. Чамайг голдог Есүс шиг авч бай, Есүс шиг ээж ч бай. Чамайг хайрладаг Киш шиг авч бай, Киш шиг ээж ч бай. Бурхан тэднийг ашиглаж яадаг. Чи дуулууртай, дуулууртай байх юм бол чи тослогооны замаар замнана гэдгийг Саул анхны хаан, Саул агуу хаан Давидын ижил түүхээр сануулж өгч. Тэгвэл аав ээж нь нас барцсан бид нар яах вэ? Аав ээж нь манай ээж нас бараагүй шүү. Аавгүй бид нар яах вэ? Бидний сүнсний эзэн Бурхан байна. Илжиг хайхыг мөрөөддөг хүн байна уу? Чөлөөр өдөр шөнөгөө 3 өдөр алхаад нэг илжиг хайгаа үзчих юмсан гэж боддог хүн байна уу? Ам өрсөн дайны талбар дээр очиж сайхан хүн завчигдж өгөхийг харах юмсан гэж боддог хүн байна. Энэ дороо яаж дэлбэрдэг юм бол Украинд очиж нэг сайхан дорооны доор хэвдэх юмсан гэж боддог хүн байна. Тэднийг аав нь дуудахад тэдний очих талбар нь сайхан байсан. Ах トゥ нараа Бурхан заримдаа биднийг хүсдэггүй,
дургүй талбарлуу дууддаг. Гэхдээ юу тослогооны зам руу хөдөлдөг байх нь вэ? Даруусал дуулууртай байдал. Дахиад даруусал дуулууртай байдал биднийг тослогооны зам руу хөдөлдөг. Тэр зам нь надад таалагдах ч бай, таалагдахгүй ч бай, даруусал дуулууртай байдлаар дагах үед, төвчээртэй мушгин алхах үед, итгэлээр урагшлах үед, хичээсээр байх үед, итгэлд тууштай байсаар байх үед бид нар тослогооны замаар ордог. Тиймээс одоо хэцүү байна. Зүгээр яах вэ? Үндэ би ч нэг амархан биш вэ. Улс орон даяар их ямарч байна. Санхүү, эдийн засаг, хүүхдүүдийн яэш, хүүхдүүд маань том болж байна. Ус тогны мөнгө нэмэгдэж байна. Хоол хүнс, махны үн нэмэгдэж байна. Бид нар ганцаардж байна. Зарим нь намайг ойлгодогч, зарим нь намайг ойлгохгүй байна. Гэхдээ ойлгохгүй байгаа нь ихэнх юм шиг санагдаад бас ганцаардж байна. Гонглж байна. Зүгээр. Дуулууртай, тууштай бол энэ бүхэн чинь биднийг тослогооны замаар хөдөлсөн байх болно хэмээн эзний нэрээр юрөөж байна. Амен. Тослогооны замаар замнагсад байцгаая. Хажуулагаа үнийг бүгдээрээ урамшуулъя. Итгэлд тууштай байцгаая. Бүгдээрээ хамтдаа залбирanгуйцгаая. Давид шиг танд таалагддаг хайрлагч нэгэн байхын тулд та намайг хараад инээмсэглэдэг би тийм даруу дуулууртай хинч биш хэн нэгэн байхын тулд намайг илүү төлөвшүүлж илүү өдөртөн дагуулаач хэмээн хамтдаа залбирanгуйцгаая.